хамтран зохион байгуулагч гоё хамгийн гоё Vitafic компани. Ерөнхий ивент тэтгэгч Tilman Construction шинэ алаах хороолол. Цэврага эрүүл амьдарцгаая. Ивент тэтгэгч сайхан харагдах хялбар арга Ariflame компани. Ивент тэтгэгч таны амьдралын түнш World Korea Group. Нэвтрүүлгийг дэмжигч Grow Entertainment. Оройн нэмэн төргийн эрх мөнд үзэгчтэй та бүхэн сайхан амарцгааж байна уу? Тэгэхээр өдөш болгон та бүхэнтэйгээ мэдчилдэг Universe Best Songs тэмцээн уралдааны маань Best of the Best гэсэн тодотголтой нэвтрүүлгүүд та бүхэндээ хүрээд нилээдгүй дооногийн хугацааг өнгөрүүлж байна. Тэгэхээр нэгдүгээр шатны танилцуулах шатны маань шалгаруулалт амжилттай явагдаж одоогор бид бүхэн хинхэн оролцсон бэлээ, яасан бэлээ гэдгийг та бүхэндээ сэргээх 2 өдрийн эфирийг зориулан хүргэж байгаа билээ. За ингээд өчигдрийн тухайд бид нэгдүгээр шатны шалгаруулалтанд орсон, өөрөөр хэлбэл энэ Best of the Best анх дугаар наадамд оролцсон авиаснуудынхаа тал хувийг ер нь бол үзэгчид ямар хандлттай байгааг танилцуулж байгаа. Энэ бол мэдээж нэвтрүүлгийн тэмцээн уралдааны яг эцсийн дүүн бол биш, зүгээр явц. Үзэгчд маань нэвтрүүлэгтээ яаж хандаж байна вэ гэдгийг та бүхэндээ танилцуулж байгаа. Ийм нэг хэлбэр юм шүү гэдгийг бүх хүмүүст сануулхад илүүтэхгүй болов. Ингээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хамтдаа эхлүүлье. За өнөөдрийн нэвтрүүлэг бол өчигдөр бид бүхэн 4 сарын 30-наас 5 сарын 6-ны өд хүртэл одоо эфирийг та бүхэндээ иргэн сануулсан байгаа. Тэгвэл өнөөдөр 5 сарын 7-оос 12-ны өдрийн буюу нийт 6 өдрийнхөө эфирийг та бүхэндээ иргэн сануулъя. Тэгэхээр өчигдөр бол танилцуулсан оролцогчид дундаас мэдээж бас одоо маш олон одоо оролцогчид маань та бүхний итгэл найдварыг хүлээж үнэхээр одоо та бүхний хандлага, та бүхний хандлт бүх зүйлийг одоо үнэхээр өөртөө дааж чадсан сайхан залуу уран бүтээлчдэд батлан харуулах хэмжээний ийм одоо сонирхолтой үзүүлбэр нийт тоо гарсан байгаа. Тэгвэл өнөөдөр бас одоо хин гэдэг оролцогчид ямар одоо үнэлгээ ямар одоо хандлтын эзэн болсон бэ гэдгийг та бүхэндээ танилцуулъя. Тэгэхдээ танилцуулахаас өмнө давхар та бүхэндээ бас дахин сануулах нэгэн зүйл байна. Энэ юу хэмээвээс Facebook хандлт хийгээд Facebook-д мэдээж ганцхан Facebook-ын лайк хамрагдахгүй, лайкаас гадна мэдээж share мөн бас одоо комментууд хамрагдана. Энэ бол мэдээж хүн болгон хувь хүн болгон хандсан хандлт учраас энийг бүгдийг нэгтгэж одоо тооцож байгаа. Тэрнээс зөвхөн лайкаар нь биш. Мөн бас одоо сайт гэж нэрлэгдээд байгаа UBS-ийн маань Best of the Best гэсэн линкээр орж та бүхэн бас нэг компьютероос нэг санал ирүүлж байгаа. Энэ нь бол одоо сайтын тоо болж тоологдож байгаа. Энэ бүхнийг бол бид нэр өчигдрийн 18 цагийн байдлаар тастаж авсан тоог та бүхэндээ танилцуулна. Харин мессеж буюу 15 19 51 утсанд тухайн одоо гарсан өдөр болгоны орой тухайн 5 оролцогчид утас 10 минутаар нээж та бүхний мессеж саналыг авсан байгаа. Тэгвэл тэр санал маань яг тэр өдрийн хоороо тоологдох хийгээд утасны санал бол мөн тэр өдөр одгөрөл битээртэй нэвтрүүлгийн туршид холбогдож тухайн өдрийн оролцсон 5 оролцогчдод саналаа ирүүлсэн хүмүүсийн тоогоор тоологдож байгаа шүү. Хоёр нь бол өчигдрийн 18 цагаар таслагдсан, хоёр нь болох тэр яг тухайн өдрийнхэн таслагдсанаар үнэлэгдэж тоологдож байгаа. Тэгэхээр маргаашийн эфир бол сонирхолтой эфир эхэлж байгаа. Маргааш бол манай одоо бүх оролцогчид маань 2 дугаар шатны дуулалт буюу Монгол дугаар одоо дуулж та бүхэндээ сонирхолж байгаа юм сонирхолтой шат байгаа. Тэгэхээр тэр маань маргааш эхлэн. Тэгэхээр та бүхэндээ маргааш нэсгэлээд бид нар нийтдээ ер нь 15 19 51 гэдэг утсанд нийтдээ ер нь оролцогчдынхаа дугаарыг мэддэг болсон үзэгчид маань хичнээн одоо мессеж хандлт хийсэн бэ гэдгийг маргаашнаас бид та бүхэндээ нэгтгэн хүрэхээр зорж байгаа шүү. Тэгэхээр өнөөдрийн утасны хийгээд тэр нь одоо үзэгчдийн саналыг тийм ээ тийм одоо биш байна, миний бичсэн очоогүй байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар битээ дутуу хүлээж аваасаа гэж бодож байна. Ингээд ийм анхааруулах зүйлийг хэлмээр байна. За ингээд анхааруулах зүйл маань үндсэндээ бол та бүхэнд хүрлээ. Харин одоо оролцогчдынхоо дуулалтыг тухайн өдөр сар өдөртөө нэргэнд дурсах тэр агшин ирлээ. Ингээд их үзэгчтэй бүгдээрээ хамтдаа 5 сарын эхний өдрүүдэд манай авиаснууд хэрхэн яаж дуусныг үргэлжлүүлэн хүлээн авч үзье. Хамгийн эхнийх хизээ лээ 5 сарын 5 сарын 7-ны эфир одоо та бүхэндээ өргөх гэж байна. Тэгэхээр та бүхнийг анхаарал хандуулахыг хүсэж байна. 영원히 둘이서
Sonche combaton, canioner torcar, e culamur taton, torreador, lamur Sonche combaton, I can feel you free. Just breathe. I can feel the magic floating in the air. Being with you gets me that way. Баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр 5 сарын 7-ны өдрийн эфир маань нэг иймэрхүү байдалтай явагдсан байх нь байна. Та бүхэн сансан гэдэгт итгэлтэй байна. За оролцогчид маань бол Баярмаа, за Баяр Цэнгэл, Цэрэнс Сүрэн, Баяр Магна, Халиуна гэсэн оролцогчид маань оролцсон байгаа. Тэгэхээр эдгээр оролцогчдын маань одоо хэрхэн яаж дуулсан хийгээд мэдээж одоо эстнийхэн танилуудтай уулзах та бүхэндээ сайхан байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл эдгээр оролцогчдод маань тухайн өдөр бас нэлээд сонирхолтой хүмүүс холбогдож өөрсдийнхөө өсөл одоо бас хэлэх гэсэн зүйл бас дэмжлэгээ бас биднэрт илгээж байсныг тодхон санаж байна. Тийм ээ. Энэ өдөр чи ганцаараа сууж ирсэн үү байсан уу? Байсан уу юм? Ямар ч байсан энэ 5 авиаснуудын дундаас би санаж байна. Цэрэн сүрэнг бол дэмцсэн хүмүүс бас нэлээд байсан. Тэгээд Баяр Магна одоо та бүхэн яаж дуулж ирсэн санаж байгаа биз дээ. Угаасаа жүжигчин хүн жүжиглэлттэй их сүртэй дуулдаг л да. Баян онгорынхан бас нилээдгүй дэмжсэн байгаа. Тэгээ ер нь бол авиаснууд манай Халиунаг яг анууш асуужсэн. Ээж болоод ирлээ гэд. Ер нь Universe Best Songs-х маань өнөр өтгөн болж ингээл зарлаад. Ер нь энэ авиаснуудынхаа дуулалтыг үзэх их сайхан байна. Баярмаа бол Солонгос улсад бас олон улсын одоо улс орны оролцогчдын Солонгос дууны тэмцээн оролдоонд Гран-при шагнал одоо авчихсан гэх мэтчсэн сайхан түүхүүдийн өдрөөс дурсагдж байсныг татхан санаж байна. За тэгэхээр ер нь бол Universe Best Songs тэмцээн уралдааны бүтээгдэхүүн гэж ярьж байгаа юм л да. Universe Best Songs тэмцээн уралдаанаар олонд танигдаж төмөнд хүрч өөрийнхөө дуулдаг хуурддаг нэг хавьяасыг бас хүмүүст таниулсан. Энэ одоо зүйлээр нь бид нар одоо Universe Best Songs тэмцээн уралдааны бүтээгдэхүүн гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр манай бүтээгдэхүүнүүд бол үнэхээр эрчтэй, хүчтэй бас тэнд одоо очсон газар болгонд эрэлт хэрэгтэй ийм сайхан улс болж одоо явж байгаа нь бидний бас их чихэнд их таатаа сонсогддог. За мөн бас тодруулж хэлбэл яхад тухайн энэ өдөр орсноор бол одоо манай Баяр Магна бол Баян онгор аймгийн Тэмүүжин театрын одоо бас гоцлол дуучин гэдэг эрх малбыг хашиж Баян онгор аймагт бас одоо ингээд ажиллаар явж байхад бас Universe Best Songs-ын тэмцээн уралдааны нэрийг өндөрт өргөж ингэж бас өөрөө уран бүтээлээ төрөж дуулж байгаа. Тэгээд мөн одоо ингээд энэ мэтчлийн холон газруудад одоо сүүлдүр одоо Монгол улсын төрийн шагналт ардын жүжигч Намсрааж байна хэмжээд улсын филармонд одоо бас манай Universe Best Songs тэмцээн уралдааны маань бүтээгдэхүүнүүд бас дуулж хуурдаад ард түмэнд өөрийнх нь дуугаар хүргээ явж байгаа гэдэг бол ер нь бидний бахархах бас нэгэн сайхан зүйл юм л та. За ингээд 5 сарын 7-ны 5 оролцогч маань та бүхэндээ дуулалтаа иргэн санууллаа. Яг тэр өдөр очисон юм шиг юм сайхан сэтгэл төрж байна. Тэгээд ер нь бол та бүхэн харж байгаа Ануушт хоёр бол өчтөрөөс хойш юм санаа амралтын байдалтай байгаа шүү дээ. Дүгнэлт явж байгаа учраас ингээд эдгээр 5 авиасныхаа одоо хамтлт гэх юм уу да үзэгчид ер нь ямар байдлаар дэмжиж байгаа фэнүүд нь үзэгчдийн одоо тэр дэмжлэгийг ямар байдлаар авсан бэ гэдгийг бол онлайн ертөнц болон утас сошиал медиа бүх одоо сувгаар чадах ятгаар авсан байгаа. Ингээ бүгдээр хамтдаа танилццгаая.
За тэг 13 дугаартаар Best of the Best тэмцээн уралдаанд оролцож байгаа. Одоо тухайн оролцох жилдээ бол Солонгос улсаас ирж оролцож байсан. Солонгос тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож байсан. Одоо бол бүгд найрамд хятад ард улсад сурж байгаа манай Баярмаа гэж оролцож байгаа. Баярмаа маань одоо Facebook санал гэх юм бол энэ Facebook-ийн хандлтанд бол лайк хийгээд share мөн бас одоо комментууд бүгдээрээ багтаж байгаа. Тэгэхээр энэ одоо комментийн багт нийт одоо хандлтанд 735 байлаа. За тэгвэл одоо сайт буюу манай UBS-ийн маань Best of the Best линкээр 28 хүн дэмжсэн хийгээд тухайн өдөр одоо Баярмаад 136 хүн мессежээр тэг 13 гэсэн дугаарыг 15-19-51 хүссэн дэлгэсэн байх юм. За тэгээ эфирийн туршид 2 хүн холбогдож Баярмааг дэмжсэн. Ингээд нийт оноог нь дүгнвэл 901 гэсэн тоо гарч байна. За баярлалаа. Баяр хүргэе. За тэг 43 дугаартай Батбаярын баяр цэнгэл 2 баяр цэнгэл байгаа. University-ийн түүхэнд бол 3 баяр цэнгэл байдаг. Шилдэг оролцогчдод. Энэ яг Best of the Best бол 2 оролцогч байгаагийн эмэгтэй энэ хөө баяр цэнгэл хэмээх үзэлсэнтэй охин байна. За Facebook-ийн UBS Music Page-с авсан лайк хандлтаар бол 1284 одоо саналыг авсан байна. За сайтаас бол 158 санал, харин мессеж 15-51 дугаард бол 43 дугаарыг 51 одоо үзэгч явуулсан байна. Утас 1951 40 үзэгч холбогдсон. За энэ өдөр бол би яг ээж нь холбогдоод, ах нь холбогдоод ер нь дэмжиж байгаа маш олон хүмүүс холбогдож байсныг тодхон санаж байна. Би өөрөө сууж ирсэн байна. За ингээд 1533 үзэгчийн хандлтыг авсан байна. Баяр хүргэе. За манай 68 дугаартай Цэрэн сүрэн. За Цэрэн сүрэн өнөөдөр Facebook-оор бас аялж яваа Цэрэн сүрэнгийн бичсэн нэг зүйлийг уншиж байсан. Би өгтөрөөс зэрэг та бүхэн аваад дэмжиж одоо лайка сайн дараарай. Тэгээд ер нь бол лайкаар одоо шилдэгүүд тодрох юм шиг байна гэсэн юм хандлтыг гаргасан байсан. Энэ бол буруу шүү Цэрэн сүрэн. Чи буруу бодсон байна. Одоо яг оролцогчдоо сандаж хэлгээд үнэхээр зөвхөн лайкаар шийдэх байсан бол бид нар энийг аль биесээр заарлах байсан. Тэгэхээр энэ бол лайк хийгээд лайк одоо энд бол ерөөсөө өнөөдөр бид шалтгааллах 4 хүчин зүйлийг нь гаргах чадвар байна л та. Энд бол мэдээж одоо Facebook хандлт байна. Сайт байна. 15-19-51 утас мессеж утас байна. Тэгээд 19-51 утас байна. Энэ дээр бол мэдээж манай 3 шүүгч өнөөдөр эдгээр оролцогчдыг тодруулсан учраас өнөөдөр бас 50% одоо бас хандлттайгаар бид нар урд нь бол 100% шүүгчдийн саналаар шилдэг 25 тодордог байсан бол шилдэг одоо 15 25 18 энэ тодордог байсан бол энэ удаад 50% үзэгчд 50% саналаа илгээн шүүгч нар маань 50% саналаа илгээн ингэжээж манай шилдэгүүд тодорх юм байна тийм. Тэгэхээр тэрнээс гадна уучлаарай бас 1-ээс 3 дугаар шат хүртэлх бүх явцыг байна шүү дээ. Бас харна. Одоо энэ чи бид нар зөвхөн танилцуулах шатны дуулалтууд явагдсан байгаа хүмүүс иргэн дурссан сансан байгаа. Тэгвэл одоо Монгол дууны дуулалт явагдана. Дахиад дээрээс нь дараа дараагийн даалгаврууд өгөгдөн. Энэ бүхэнд оролцогчид маань хэр уран бүтээлч сэтгэлгээгээр өөрөө хэрхэн чин зүрх сэтгэлээс нь дурлаж дуулж оролцож байна уу гэдгээс бас шалтгаална. Манай үзэгчид бол Монголын үзэгчид бол үнэхээр бүгдээрээ шүүгчд болцсон учраас зүгээр л нэг энийг би танд юм чин дэмжиж гэдгээсээ илүүтэй үнэхээр сайн дуулж байна гэдгийг мэдэж бас дэмжиж байгаа гэдэгт би бол итгэлтэй байгаа. За тэгээд Цэрэн сүрэн маань 2131 гэсэн Facebook хандлтыг авсан хийгээд сайтаар 94 санал за 15-51 утсан тухай өдөр 65 хүн Цэрэн сүрнийг дэмжсэн бөгөөд 19-51 утсанд 17 хүн холбогдож саналаа өгсөн байна. Ингээ эдгээр дүнгнэгдэх юм бол 2307 болж байна. За баярлалаа. Баяр хүргэе Цэрэн сүрэндээ. За Баянгарын Баярмаг 113 дугаартаагаар оролцоод за Facebook-ээс бол 1695 гэж нааншаа. За сайтаас бол 25-ыг авсан байх юм. Мессеж санал 178 байх юм. Утсаар бол 24 үзэгч холбогдсон байна. Баянгороос нийлээдгүй үзэгч холбогдож байсан л та. Нийтдээ 1922 гэсэн юм хандлтын дүн гарсан байна. Тэгээ Баяр магнатаас баяр хүргэе. За тэгвэл Universe Best Songs наадмын шилдэгүүдийн өсөлт хөгжилтөнд үнэтэй хүн нэмрээ оруулж бас 2011 оны шилдэгэр тодорсон хэдиж энэ хооронд амжиж бас өөрийнхөө өрх гэрээг амьдралыг сайхан тэгшэтгэж яваа азтай удаа хөөхөн халуунаа маань Facebook хандлтаар 1118 гэсэн саналыг хандлтыг авсан хийгээд сайтаар 78 15-19-51 утсан 107 хүн дэмжиж мессеж илгээсэн байна. Тухайн өдрийн эфирт 3 хүн холбогдож халуунаг дэмжсэн байна. Ингээ эдгээр бүх тоог нэгтгэх юм бол 1306 гэсэн тоон гарсан байна. За халуунада баяр хүргэе. Баярмаада баяр цэнгэлдээ Цэрэн сүрэндээ баяр магнада халуунада бас баяр хүргэе. Энэ бол 5 сарын 7-ны өдрийн эфир байлаа. За ингээ 5 сарын 7-ны хамгийн их оног авсан хүн бол Цэрэн сүрэн биш үү дээ. Харьцуулт энэ 5 оролцогчийн дундаас гэх юм бол 2307. Гэтэ Цэрэн сүрэн ануушхайгаа ясныг бас нэг дахиад санаарай. Энэ бол лайкер хэмжигдэх эцсийн дүн биш гэдгийг бол
орон даяар гарч байгаа. Тийм болохоор бас үзэгчдэдтэй, оролцогчдод бүх хүмүүст бас хандаж дахин хэлэх нь бол зүйтэй бол энэ бол нэвтрүүлгийн явц төдий юм. Тийм болохоор үзэгчд маань бас та нар энэ дээр хамгийн гол нь оролцогчд хэрхэн орж байна, бид нэр өөрсдөө яаж дэмжиж байна вэ гэдгээ бас нэг харах юм, цонх юм шүү гэдгийг л дахин сануулж байна. За ингээд 5 сарын 8-нд лугаа хэлээ орох. Тэглэг явах уу. За тэгээд үзэгчдэд дахин хэлэхэд энэ бол эцсийн дүн биш шүү гэдгээс та бүхэн дахин хэлж аваарай. За тэгээд дараагийн эфир бол мэдээж 5 сарын 8-ны өдөр явагдсан байгаа. 5 сарын 8-ны өдрийн эфиртэй бүгдээрээ танилццгаая. Эрг нэг санацгаая. За тэгээ. Вслед за мной на водных лыжах ты летишь, за спиной растает след от водных фиш. Ты услышь их музыку, услышь, как от волшебного смычка. And the pain is my pleasure, 'cause nothing could measure. Love's great, love is fine. Out the box, out the line. The affliction of the feeling is me wanting more. Walk my way, and 1,000 violins begin to play. Or it might be the sound of your hello, that music I hear. When I see your face, there's not a thing that I would change, 'cause you're amazing just the way you are. 'Cause when you smile far away, I am trying, forever trying to go where you can say. За үзэгчдээ 5 сарын 8-ны өдрийн эфиртэй та бүхэнд танилцлаа. За ингээд 5 сарын 8-нд болсон оролцогчдыг та бүхэн харсан баха. Манай Очир Бат байсан, Орхон Цэцэг байлаа, Солонгоо дуулж харагдлаа, Ко Сунхун байлаа, хамгийн сүүлд Даги Сүрэн байлаа. Ингээд 5 оролцогчдын шилдэг тоглолт та бүхэн яг 5 сарын 8-нд очсон юм шиг тэмцэлтгэлтэйгээр бас санаж иргэнд орсон байхаа гэж бодож байна. За ингээд олон зүйл ярилгүйгээр оролцогчдынхоо хандлтыг бид нэр хамтдаа харцгаая. За 46 дугаартай оролцогч Очир Бат маань Facebook 741 гэсэн хандлтын эзэн болсон байна. За сайтаар 96 15 19 51 утсанд 27 19 51 утсанд 14 хүн хандаж тэр өдөр Очир Батад саналаа ирүүлснээр нийтдээ 878 гэсэн үнэлгээний эзэн болсон байна. За Орхон Цэцгийн хувьд бол яалтчгүй яг тексттэй санаж байна л да. Манай Орхон Цэцгийн хувцлал, дууны сонголт, Ирианагийн дуулалт мэл тэгээд бүх зүйл нь бас нэг шин содон өөрийнхөө хувьд тийм тесрэлттэй ч юм уу тийм бас мэдрэмж төрүүлж байсан. За ингээд дууны үнэлгээ үзэгчдийн хандлтаар бол Facebook хуудаснаа 499 хандлтыг авсан байх юм. Сайтаас 136 харин мессежээс бол 11, утас 1951-ээр бол 4 үзэгчийн санал, нийтдээ 650 гэсэн хандлтын тоо гарсан байна. Баяр хүргэе. За тэгвэл манай 99 дугаартаагаар оролцож байгаа 2009 оны анхны маань Universe Best Songs тэмцээн уралдааны шилдэг оролцогч Солонгоо. За Солонгоо маань Facebook хандлт энд бол мэдээж коммент, share, бас лайк бүгдээрээ нэгдсэн байгаа. 4655 хандлт эзэн болсон байна. За сайтаар буюу UBS-ийн маань Best of the Best линкээр 221 хүн санал өгч дэмжсэн байна. За 15-оос 51 утсанд тухайн өдөр 73 хүн холбогдож мессеж санал хэлгээсэн. Энэ бол тухайн өдрийнхөө явж байгаа учраас та бүхэн энэ бол нэмэгдсэн гэдэгтээ бас эргэлзэхгүй итгэлтэй байх хэрэгтэй. За тэгээд мөн 1951 утсанд 14 хүн тухайн өдөр холбогдож одоо Солонгоог дэмжсэн байна. Ингээ эдгээр тог нэгтгэн дүгнвэл 4963 гэсэн үнэлгээний эзэн болсон байна. 4963. За баярлалаа. За түүх юм бол одоо Солонгос улсаас оролцож байгаа гэж хэлж болно тийм. Солонгос улсын иргэн Ко Сунхун маань Facebook-ээс бас нэлээдгүй санал аваад амжиж 2033 за UBS цэг эмэн сайтаас 156 санал
15-51 мессеж сандлаар 25-ыг авсан байхын утсаар 2. За нийтдээ 2216 гэсэн сандлын тоо гарч иржээ. За тэгвэл тухайн өдөр бас үнэхээр утас улаастал залгуулсан хүн бол яахан аргагүй манай Дагийн сүрэн гэдэг оролцож байгаа. Одоо хамгийн сүүлийн оны буюу 2014 оны оролцогч энэ удаад Best of the Best 114 гэсэн дугаартаар оролцож байгаа Дагийн сүрэн. За Дагийн сүрэн бол одоо Facebook хандлтаар 4479 гэсэн одоо хандлтын эзэн болсон маа сайтаар 19 тухайн өдөр одоо 15 19 51 утсанд 379 хүн одоо Дагийн сүрэнгийн 114 гэсэн дугаарыг дэмжиж мессеж илгээсэн байна. 37 хүн эфирт холбогдож одоо Дагийн сүрэнг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингээд эдгээр тоог нэгтгэх юм бол 4914 гэсэн ийм тоо гарч байна. Тэгэхээр Дагийн сүрэн маань бас Universe Best-с 2014 тэмцээн уралдаанд ганцаараа биш одоо хоёулаа оролцож байгаа, бие давхар оролцож байгаа одоо ийм одоо чадварлаг оролцож. Ер нь бол энэ жилийн бас одоо шилдэг оролцогч буюу манай энэ жилийн Grand Prix шагналын эзэн хишиг дүүрэн маань бас тухайн оролцож исэн жилдээ бас бие давхар байсан үзэгчид та бүхэн бас тодхон санаж байгаа. Тэгвэл одоо Universe Best Songs тэмцээн уралдаан маань ингээд л өргөжөөд л ингээд л тэлээд байгаа гэдгийг бас нэгэн тод жишээ бол бас одоо Дагийн сүрэнд маань бас биелэлээ болох байхаа гэж бодож байна. Ингээд эдгээр 5 оролцогчид 5 сарын 8-ны өдрийн эфирийг чимсэн байна. Энэ 5 оролцогчдоос мэдээж хамгийн өндөр үнэлгээг зүгээр яг одоогийн байдлаар эцсийн дүн биш гэдгийг дахин хэлмээр байна. Одоогийн байдлаар 2009 оны шилдэг оролцогчдыг 99 дугаартай төрийн шагналт ардын жүжигч Намсраж өвийн нэрмжид улсын филармоны гослол дуучин Солонгоо маань 4963 гэсэн одоо хандлтын тоогоор тэргүүлж байна. За ер нь бол хитгэн бас нэг цөөхөн юм шиг харагдаж байгаа боловч бас тэр оронд бас нэг 49 үнэ байна. Тийм 4963 гэдэг нөгөөх нь 4914 гэж байна. За ингээд эрхэм үзэгчтэй ерөнхийдөө бол та бүхэн харж байгаа хаа 5 оролцогчийн дундаас дэмжигчдийн хандлт үнэлгээ ямар байна гэд. Тэгээ сая Сануу шиг ярьж хахад энэ жид бас яг зарлж хахад нэг юм анзаарчихжсэн. Ануушд гарч одоо ээлжлэл зарлаад нэгдүршэндээ дандаа нэг хүүхэдтэйс нь 2 хүүхэдтэй болсон, хүүхэдгүй байсан, одоо хүүхэдтэй болсон гэл ер нь бол манай Universe Best Songs-ын их бүл нэмж байна. За энэ жил бол бас шилдэг 18 үндсэн бүлээ бас нэмчихсэн байгаа. Ингээ 2014 оны шилдэгүүдтэй бас дахин баяр хүрхэн зүйтэй байх. Ягаад тэгэхээр шилдэгүүд маань тэмцээнээс дараагийн тэмцээнд рүү ороод өөрсдийн одоо хамтдаа дуулсан дууч байхгүйгээр л одоо дараагийн тэмцээнд өөрсдөө сойдсон байгаа. Тийм болохоор туудахгүй бас шин сайхан уран бүтээлтэй болох болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлээд 5 сарын 9-ний 5 шилдэг оролцогчоо бүгдээр хамтдаа иргэ харцгаая. Just turn that TV on, oh yeah. 315 channels off and nothing but bad news on. For my 2 left feet and our 2 hearts beating, nobody's gonna see us go crazy. So baby, why don't we just dance? Romeo is bleeding, but you can't see his blood. It's nothing but some feelings that is older, kicked up. Spring since you left me, now I'm drowning in the flood. You see, I've always been a fighter, but without you, I give up. I can sing a love song like the way it's meant to be. Well, I guess I'm not that good anymore, but baby, that's just me. Yeah, I will love you, baby. Always, and I'll be there forever and a day. Always. But if you stay, I'll make you day like no day's been. Oh, we'll begin. We'll sail on the sun, we'll ride on the rain, we'll talk to the trees, to fly with the wind. Then if you go, I'll understand. Leave me just enough love to hold in my hand.
За тэгэхээр сая та бүхэндээ танилцуулсан та оролцогч маань 5 сарын 9-ний өдрийн эфирийг мань чимсэн манай Universe Best Songs тэмцээн уралдааны үеийн шилдэгүүд байлаа. За сая бол харсан Кванда байсан, Жагар байсан, тэрний Эрдэнэ 2 байлаа. Өөрчн Солонгоо байлаа, Батука байлаа. Нийтдээ 4 эрэгтэй, за 1 эмэгтэй оролцогч бол 5 сарын 9-нд дуулсан байх юм аа. 9 баха, тийм ээ? Тэгэлгүй яг 5 сарын 9-ний өдөр дуулсан байна. Тийм. Тэгээд ер нь бол сая Эрдэнэ 2-д хөөрхөн байна л да. Эрдэнэ 2 чинь дуулалт нь яг нөгөө яалтчгүй нэг өөр хоолоо гарах гээд бас их үзээд байгаа байхгүй. Тэр чармайлт тэгээд ухнаагон хэлсэн тэр үг ер нь бол тухайн өдөр бас Эрдэнэ 2 миний сэтгэлийг хөдөлгөж байсан. За тэгээд жагрын дуулалт бас тийм утга уянгийн яхахгүй л нэг тийм өвөрмөц одоо манай Солонгоо бол хүчтэй. За Батука одоо өөрийгөө бас Bon Jovi Always дуулсан баг тий. За тэгээд өөр чинь хамгийн түрүүнд дуулсан нь болохоор Кванда буюу Батбол байсан. За ингээд одоо бүгдээрээ хамтдаа аюугаа үзэхээс өмнө Ануушийн сэтгэлийг сонсоо. Ер нь яг энэ өдөр чи энэ дуулалтуудаас ер нь яг одоо эргээд тэр өдөр рүү очиход аль нь одоо чиний сэтгэл зүрхэнд их сонирхолтой бөгөөд одоо бодохны содон санагдаж байх юм да. За баярлалаа. Миний сэтгэлийг сонсоход цаг боломжийг олгосоод гэрэлтэй баярлалаа гэж. За тэгэхээр ер нь бол яг бай зүгээр Эрдэнэ 2-ыг бол би бас үнэхээр их дэмжиж байна. Ягаад гэхээр зэрэг ер нь бол Витасын одоо дууг сонгож дуулсан байгаа. Тэгэхээр ер нь эрэгтэй хүнээс бас ийм нарийн фальцаад нарийн өнгө гарна гэдэг бол бас их одоо ер нь бол мэрэгжлийн хэмжээнд яригдах юм бол бас их тийм техник шаарддаг юм зүйл. Тэгэхээр энэ бүхнийг зүгээр л одоо Төв аймгийн нэг шавилхан бор банд одоо ингээд бас өөрийнхөө одоо авиасаар өөрийнхөө одоо зүгээр дуунд дурлсан сэтгэлээрээ гараад ингээд өргөж байна гэдэг бол үнэхээр их гайхамшигтай юм. Энэ бол хэр варгийн хүн бас ингээд дуулцдаг байсан бол өнөөдөр одоо дэлхийгээр нэг Витас байх байсан бах. Тэгэхээр өнөөдөр ерөөсөө хуруу дарам дэлхийд хуруу дарам цөөхөн тоологддог ийм зүйлийг бас сонгож орж ирнэ гэдэг бол манай Universe Best Songs тэмцээн уралдааны өөр юм бас нэг баялаг юм байгаамаа гэдгийг бас энэ дашрамт хэлмээр байна. Жагрын маань дуусан дуул тэр чигтээ өөрөө үнэхээр гайхамшигтай одоо жүжиг унших, ном, үзэж харах, зохиол ийм гайхамшигтай зүйлийг бол Жагар маань бас сонгож дуулсан. Тэгээ энэ бол үнэхээр зүгээр Жагар бол тэр үед төгөлдөр хууртаа түүх ярьж өгсөн биднэрт. Тэр бол үнэхээр бас гайхамшигтай сайхан байсан гэдгийг бас хэлмээр нь аргагүй л 2011 оны Гран При шагналын эзэн бол ийм сонголтод орж ирэх ёстой байсан гэдгийг шүүгчд маань ч гэсэн тохоо үед бас хэлж байсныг үзэгчид та бүхэн санаж байгаа гэж бодож байна. За Кванда бол Батболд бол угаасаа л ер нь jazz энэ бол ерөөсөө манай Universe Best Songs тэмцээн уралдааны jazz төлөөлөл бол яхан аргагүй бас Кванда багтана. Тэгээд Солонгогийн өвдгөнд 2010 оны шилдэг оролцох Солонгоо маань бас одоо энэ хооронд бүл нэмж амарчсан өнөр өдгөн болж байгаа. Тэгээд амьдралыг бас одоо уран бүтээлийг хослуулж яваа юм одоо чадварлаг ээж эмэгтэй одоо байгаа. Тэгээд Солонгогийн маань сонголж гисэн бас их хүчтэй сайхан байсан. Байнгын формтойгоо одоо уран бүтээлч хүн бол ингэж л дуулах ёстой гэдгийг бол үзүүлж харуулж чадсан. Тэгээд Батамголон бол бас маш том дэвшил манай Одгэрл маань сая хэлж байна. Тэгэхээр ер нь бол тухайн үед бол одоо Солонгосдоо ч юм уу нэг юм одоо тийм зөөлөн намхан уянгийн тийм бүжгэлсэн тийм дууд болдог байсан бол энэ удаад бүр тис өмнөө те дэвшиж бүр одоо тэр дуулалтанда бүр хүнд хэцүү одоо тэр Always гэдэг бол тийм амархан дуу шиг одоо өргөн танаа листний юм дуу байгаа. Хоолойны өнгө бас их гоё сонсогдчихсэн шүү. Би л хувьдаа бас тухайн үед шоконд орсон. Тэгэхээр энэ бол бас их том дэвшил юм байнамаа. Тийм. За тэгээд бүгдээрээ одоо хандлтаа харцгаая. За тийм. Хүмүүс хэрэг хандсан байна. Ямар сэтгэлтэй байсан юм байна, тийм ээ? За. За манай Кванда буюу Батбол 23 дугаартаагаар Best of the Best тэмцээн уралдаанд оролцож байгаа. Тэгэхээр Facebook хандлт бол мэдээж comment, share, like бүгдийг нэгтгэхэд 492 гэсэн хандлт эзэн болсон. Сайтаар 7 өнөөс санал авсан байна. Тухайн өдөр 15:51 үлсэн 10 минут нэгдэ таагдах хугацаанд 58 хүн тэг 23 гэсэн мессеж илгээсэн бол 19:51 утсанд 9 хүн хандаж санал хариулсан байна. Ингээд 566 хандлт эзэн болсон байна. За манай Батука 48 дугаартаа тэг 48 дугаартаагаар оролцож байгаа. Хорлоор имбүчгийн Батамглан. За Facebook-ийн яхаарахгүй л бодлоо. Ядаж байтал царайдаг октод гэдэг чинь түүний фэн гэж байгаа. За 2635 лайкийн хандлт эзэн болсон байх юм. UBS CGM сайтаар 104 санал ирсэн байна. Мессежээр бол 45, утсаар 12, нийтдээ 2796 гэсэн дугаар гарсан тоо гарсан байна.
За тэгвэл 2011 оны Grand Prix шагналын эзэн Тэг 71 дугаартаагаар Best of the Best тэмцээн уралдаанд оролцож байгаа Аюуш Чавын Жагар. За Аюуш Чавын Жагар маань Facebook хандлтаар нийтдээ 2014 энэ жил ч одоо 2014 онд 2014 гэсэн тоо давхцж байгаа гэдэг бол бас их бэлэгдэлтэй юм. Тэгээд 2014 гэсэн Facebook хандлтын эзэн болсон хийгээд сайтаар 30 одоо санал авсан байна. 15-19-51 утсан 193 хүн Тэг 71 гэсэн дугаарыг илгээсэн байна. За тэгээд тэр өдөр 25 хүн холбогдож бидэнд санал хариулсан. Энэ бүхнийг нэгтгэх юм бол 2262 гэсэн үнэлгээ гарч байна. За баяр хүргэе. За Төв аймгийн авьяаслаг оролцогч би жижигч бэлчээр том гэж манай шүүгчд бас хэлэх дуртай. 1431 хандлтыг Facebook хуудас авсан байхыг сайтаас 16 мессеж санал бас харамгүй их шүү 178 утас 9 нийтдээ 1634 санал шамлахааргүй бас их тоо шүү. Баяр хүргэе Эрдэнэ баяр та. За тийм болвоос манай 116 дугаартай 2010 оны шилдэг оролцогч Солонгоо. Солонгоо маань Facebook хандлт 683 сайтаар 100 хүнээс санал авсан байна. 15-51 утсанд 48 хүн мессеж илгээсэн бол дугаарт 48 хүн мессеж илгээсэн бол 19-51 утсанд 14 хүн хандаж Солонгоог дэмжиж байгаагаа тохиолдол илэрхийлсэн юм а. Ингээд эдгээр саналыг нэгтгэх юм бол 845 гэсэн тоо гарч ийн. Энэ бүх тоонууд бол эцсийн дүн биш шүү гэдэг дахин хэлэх зүйтэй байхаа. За энэ өдрийн од бол яахан аргагүй. Манай 48 дугаартай Хорлойрын бүчигийн Батамгалан 2796 одоо хандлтаар тэргүүлж байх юм а. Зөвхөн энэ өдрөө тийм ээ. Тийм байна. За ингээд үзэгчтэй та бүхэн ер нь харж байгаа хаа. Доотлын бас нөгөө хандлтууд их сонирхолтой байна л да. Хин хүмүүс ямар байдлаар хандж байна гэдэг. Тэгээ энэ хандлт чинь бас эргээгээд оролцогчтой ч гэсэн илүү өрсөлдөөнтэй болгох чинь дэмжигчдийн дунд өрсөлдөөн үүсгэж байгаа л да. Дэмжигчд бол үүнд ихээхэн санаа сэтгэлийг чилээж байгааг бол би мэдрээд байгаа. За ингээд 5 сарын 10 руу одоо очих хэрэгтэй юу? За тэгэхээр яг энэ хугацаанд бол мэдээж одоо 5 сарын 10, 11, 12 гэсэн 3 эфир үлдсэн байгаа. Тэгэхээр энэ эфирүүдийг та бүхэнд хүрэхээс өмнө уран бүтээлч биднийг үргэлж одоо хийж бүтээх их урмаар манд тэтгэж биднийг услаж байдаг. Бидэнд үнэхээр хийж бүтээхэд хэрэгцээтэй бүх зүйлийг маань одоо бэлдэж өгдөг. Ивент тэтгэгчдэн бид бүхэн бас талархах учиртай юм байгаа. Үнэхээр тэдгээр хүмүүсийн хамтын дэмжлэг байгааг бол өнөөдөр бас дэлгэцэнд UBS телевизийн энэхүү эфирээр ийм сайхан нэвтрүүлэг амьлаж биелэн болох байсан уу гэдэг бол бас эргэлзээтэй. Тийм учраас бидний сайхан сэтгэлийг дэмжиж бидэнтэй үргэлж хамттай байдаг. Ивент тэтгэгчдийн талархал илэрхийлье хэсэг формын дараа эргээд уулзцгаая. За. Ерөнхий ивент тэтгэгч Tesco корпорац амьд жимсний амт Iberry зарим. Ивент тэтгэгч ухаалаг амьдралын нууц Unique Coffee. Ивент тэтгэгч гоо сайхан ганцхан бурхны гарт байдаггүй. Байгаль спа лазер клиник. Дэлхийн боловсролыг тэргүүлэгч Education First. Онлайн түгээгч Монголын топ сайтуудыг нэг дороос мэдээллийн номер 1 хөтөч сайт Дөргөцөг юм. Бидний эрүүл зөв сонголт мөсөн чихэр. Хүнд амин дээрээ баялаг хоолнос хэрэгтэй. Их хотын иргэд байгалийн олон төрлийн эрдсүүдийг шууд авах боломжтой боллоо. Зэрлэг зэлүүд байгалаас түүж авчирсан. Нэрс чацархантай бүтээгдэхүүн. Энэ бол Iberry зармаг. Нүдний хараа сайжруулна. Тослог баг, илүүдэл чингээс сэргийлнэ. Ой тогтолт мудах, толгой өвдөх зэрэг олон хүндрэлүүдээ сэргийлэхээс гадна таны эрүүл мэндэд санаа тавина. Амьд жимсний амт Iberry зармаг. Ice Mark-ийн бүтээгдэхүүн. Зэрлэг зэлүүд байгалаас түүж авчирсан. Нэрс чацархантай бүтээгдэхүүн. Энэ бол Iberry зармаг. Амьд жимсний амт Iberry зармаг. Ice Mark-ийн бүтээгдэхүүн. Цаг хугацаанд дэлгэх бие сэтгэлийн гоо сайхнаа эргүүлэн олж авах нь Тэнгэрээс од шүрэх мэт байлаа. Харин байгаль спа лазер клиникийн эмчнэр дэлхийн гоо заслын шинжлэх ухааны оргил болсон технологиг ашиглан залуу насыг тань эргүүлэн авчирч байна. Мис засал хийлгүүгээр арсыг төрөлхийн мэт чангаруулан залуужуулж үрчлээ. Үнжис суларсан арсыг чангалах нь мөрөөдөл байсан бол одоо бодит амьдрал боллоо. Байгаль спа лазер клиник
Цагийг эзэгнэх залуу нас. I miss you. Me too. Би түнд уулан таталдан Beach bus торлолон. Бидний харин гахалтай инант. Чиний юуник. Нэг алхамч бол тухай мөр зэрэгцэн дээш тимүүлж хамтдаа бүтээхийн тулд дэрэгдэх хүнийхээ гараас атгадаг. Нэг баг болж шилтгэн байхын төлөө тэмцэж байгаа тэрл үе өөрөө аз жаргал хийдэгт хүмүүс итгэдэг. Хамгийн сайн баг бол шилдэгүүдээс бүрдсэн баг биш юм. Харин шилдэг болохыг хүсэж хамтдаа бүтээхийг эрмэлзсэн хүмүүсийн нэгдэл юм. Хүн өөрөө ирээдүй бас ялагч. Таны амьдралын түнш World Korea.